Өнөөдөр та бүхэндээ Gmail, Google Form, Gmail ашиглан Google Form дээр хэрхэн тест боловсруулахын талаар үзье. За Gmail хаягаа нээгээд ороод энэ дээр зүүндээ талд 9 цэг буюу Google Drive руу орох хэрэгтэй тийм ээ. За Drive руугаа оронгууд өөрийн одоо нөгөө диск мэдээлэл хадгалах диск маань гараад ирлээ тийм ээ. За ингээд миний Drive буюу My Drive англиар бол My Drive гэж байгаа. За тэгэнгүүт илүү буюу Mo гэж байгаа. Англиар бол Mo гэж байгаа. За Google Mail буюу Google Form гэж байх хэвээр. За энэ дээр дараад за энэ Google Form буюу Google Mail-ийн хэсэг гарч ирнэ. За энэ хэсэг дээр бол бид нар ерөнхийдөө мэдэж байгаа тийм ээ. За энэ нэмэгтээр дарангууд асуултуудаа нэмэж болдог тийм ээ. Ямар төрлийн хэдэн төрлийн асуултууд боловсруулж болох вэ? Тестээр боловсруулж болох вэ гэхээр за энэ олон сонголттой тест боловсруулж болж байна тий. За мөн доголь мөр орсон одоо их хүчиж болж байна тий. Олон сонголттой тест, чеклдэг тест, за мөн унжуурахтай гэх мэтлэн ингээд тестийн төрлүүд гарч ирж байгаа. За хэдүүлээ тест боловсруулаад ингээд эхлэе. За гарчиг дээр нь 11-р ангийн HTML за веб технологи за доотлолт нь ангиг сонгохдоо олон сонголтоос нэрийг сонгоно гэж үзье. За 11 А Б за доор нь нэмлээ. Богино хариулттай тест нэмье. Тест нэмээд за энэ тийм богино хариулттай буюу нэр оруулна. За алтан дотор ингэж хүчээрээ гэж оруулаад үнийг заавал шаардлагатай заавал сонгож шаардлагатай гэсэн сонголтыг сонгоно. За нэгдүгээр асуулт. Асуулт нэмэхдээ энэ нэмэгт тэмдэг дээр л дараа авчихна шүү дээ тийм ээ. За нэгдүгээр асуулт. За Word програм дээр ч юм уу бусад програмууд дээр байгаа тестийг копидж оруулж ирээд тавина гэсэн. За жишээлх юм бол би энэ тестнээс оруулна гэсэн үг. Ярууллаа сонголтууд нь мэдээж олноос нэрийг сонгох сонголтуудтай тестүүд байгаа гэж үзээд ингээд тест оруулж холбирууд оруулчих. За үүнийг за ингээд тест боловсруул одоо гих мэтлэнгээр ингээд цааш нь тест боловсруулна гэсэн. За үүнийг асуулга яаж болох вэ? Энэний зөв хариултыг яаж тэмдэглэх вэ гэхээр хэдүүлээ. За тохиргоор оронгуудаа за энэ асуулга. За үүнийг асуулгах болгох гэдэг сонголтыг ингээд сонгочихно. Тохиргоо сэтэнксийн асуулга форм гэсэн хэсэг рүү ороод өмнөнийг асуулгах болгох гэдгийг нээгдэж. За ингээд хатгалаа.
За тэгэнгүүт энэ доор нь хариулт аль нь зөв бэ гэж. HTML гэсэн зөв. За үүний хэдэн оноотой? Энэ л 1 оноотой. 1 оноотой тестийг за ингээд тусгаж. За ингээд харъя. Ямар тест болсон бэ? За мэдээллийн технологи. За шаардлагатай. Заавал бүглэх ёстой. Хариултны улаан одоор томилогдсон байна тийм ээ. За ингээд эндээс нь ингээд сонголоо нэрийг бичлээ тийм ээ. Нэрийг бичлээ. За эндээс нэг сонголт хийлээ. За ингээд илгээгдэж submit илгээгдэж. За өөрийн хариултыг оноогоо харах гэдэг дээр тарангууд чиний хариулт зөв байна уу буруу байна гэдэг чинь хараад ирчин. Хариулт нь зөв байна гэж хараад ирчин. За энэ тестийн сан тест маань хаана одоо яг боловсруулагдаж биднэрт харагдаж байна гэхээр энэ асуултын ард хариулт гэж байгаа энэ дээр ингээ харагдана. Мөн My Drive-ийн хэсэг дээр My Drive-ийн хэсэг дээр өснөгт үүссэн байх хэвээр. Өснөгт үүссэн байх хэвээр. За нөгөө өснөгт маань харин хаана гэдэг. За ингээд сурагчдын хариулт маань гараад ирж байна. За үүнийг анализ хийх хэрхэн анализ буюу тэг нэг гэсэн тоог нь хуваарлаад анализ хийх талаар дараагийн хичээл дээр